За бүгдээрээ хамтдаа Матай номын 9-р бүлгийг нээцгээе. Матай номын 9-р бүлгийн Матай номын 9-р бүлгийн 27 дугаар ишлээс бүгдээрээ эзний үглөө анхаарлаа хандуулцгаая. Матай 9-р бүлгийн 27 дугаар ишлэл. За би уншиж та анхаарлаа сонсоорой. Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн Давидын хүн минь биднийг инэрэж гэж хашгиран түүнийг дагжээ. Айлд орсныхан дараа сохор хүмүүс түүн рүү ирэхэд Есүс тэдэнд намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу гэж асуухад тэд тийм ээ эзэн гэв. Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч итгэлийн тэнд дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Амен. Есүс Христийн хийсэн нэгэн гайхамшигын тухай өнөөдөр бүгдээр харж байна. Есүс Христ хоёр харааны бэрхшээлтэй хүнийг эдгээсэн тухай тэд нар хардаг болсон тухай бид нар сайн уншиж байна. Би бас нэгэн харааны бэрхшээлтэй бас дээр нь сонсголгүй нэгэн хүний гэрчлийг би таарт хаваалцсан. Энэ хүний нэрийг Helen Keller гэдэг. Helen Keller гэдэг хүн маань 1880 оноос 1968 онд амьдарч ирсэн байна. Тэгээ энэ хүн яагаад бусад харааны бэрхшээлтэй буюу бас сонсголгүй хүмүүсээс онцгой вэ гэхээр яагаад энэ хүнийг би заавал ярих гээд байна гэхээр энэ хүн анхны харааны бэрхшээлтэй бас сонсголгүй бакалаврын зэрэгтэй эмэгтэй болсон байна. Тэр төрхтөө эрүүл төрсөн. Гэхдээ тэр бага наснда хэдэн сартай байхдаа өвчин эмгэг тусаж тэр сонсох чадваргүй бас харах чадваргүй болсон. Гэхдээ энэ хүнийг зохиолж бас олон нийтийн зүтгэлтэн гэдэг. Тэгэд энэ Helen Keller гэдэг хүн өөрийнхөө хэрвээ би 3 өдөр харах юм бол гэсэн нэртэй нэгэн зохиомжтой тэр зохиол дээр юу гэж хэлсэн гэхээр эхний өдөр би юу харахыг хүсэж байгаа гэхээр өөрийн бүх хайртай хүмүүсээ харах юмсан гэсэн. Бүхэл хайртай хүмүүс, өөрийнх нь төлөө өөрт нь заа сургасан бүх хүмүүсийг харах юмсан гэсэн. Хоёр дахь өдөр нь тэр бүхэл музейгээр явж өнгөрсөн одоогийн түүхийг мэдэх юмсан гэсэн. Мөн тэр өдөр тэр зурж, бүжиглэн тоглож нэг өдрийг өнгөрөх юмсан гэсэн. Тэгээ сүүлийн өдөр тэр хотын гудамжаар явж, цамхгуудын дээр гарч, бас гудамжинд зогсож байгаа хүмүүсийг ажиглан тэдний инээмсэглэл, баяр хөөр, хүсэл мөрөөдөл, зовлон бэрхшээлийг нь ойлгохыг хүсэх юмсан. Ойлгох юмсан гэсэн байна. Эцэст нь тэр юу гэж хэлсэн бэ гэхээр бичсэн биш үлдээсэн гэхээр эцэст нь тэр дэлгүүрээр явж бүхий л очиж бол дэлгүүрээр явж window shopping гэж ярьдаг л да. Window shopping гэдэг маань очиод худалдаа хийхгүй тэгсэн мөртлөө яадаг зүгээр ингээ хараад явдаг юм. За мөнгөтэй ч мөнгөгүй ч тэрнээс юмыг авахгүй байхыг window shopping гэдэг. Window shopping хийх юмсан. Тэгээд өөрийн очиж болох бүх хөршүүдээрээ айлчлах юмсан гэж хурж болох бүх айлуудаар очих юмсан гэж хэлсэн бичсэн байдаг. Тэгээ энэ хүн 1968 онд нас барахтаа энэ хүний тал дээр маш олон нийтлүүд гарсан. Энэ хүн маш олон хүний танил болсон. Хэдийгээр тэр харааны бэрхшээлтэй сонсодгүй байсан боловч. Есүсийн амьдрж явах үед харааны бэрхшээлтэй буюу хараагүй хүмүүсийн хувьд амьдрал шал өөр байсан. Тэр хүмүүс хараагүй байна гэдг нь гуйлагчин болохоос өөр сонголт байхгүйсэн. Тэд нар гуйлагчин болдог. Насанд хүрээд тэд нар өөрсдөө амьдралыг авч явах ямар ч боломжгүй учраас тэднийг бас тэтгэж явах ямар боломжгүй учраас тэд нар ер нь талбай дээр гараад хараагүй хүмүүс яадаг гэсэн нэг модтой ингээд зохиод тэгээд тэд нар яаж гуйдаг байсан. Харин Библиэлд бичигдсэн энэ хоёр харааны бэрхшээлтэй энэ хараагүй хоёр хүн Есүс Христээс тэдэнд хараа өгөөч гэж залбирж байгаа нь нэгсэндээ цоо шин амьдралыг өгөөч гэж хэлсэнтэй яг адилхан зүйл байсан. Бид нар шинэ амьдралыг авмаар байна. Бид нар шинээр амьдрахыг хүсэж байна. Тэгээ Бурхан минь та надад өгөөч. Бид хоёрт өгөөч гэж энэ хоёр хүн Есүсээс гуйсан байна. Эндээс бүгдээр 3 юмыг л бүгдээр сурцгаая. Нэгдүгээрт нь Давидын хүү гэж энэ хоёр хүн Есүсийг дуудсан байна. Энэ хоёр хүн хэдийгээр хараагүй байсан боловч Есүс Христийг хинбэ гэдгийг мэдэж байсан. Үнэхээр гайхалтай. Есүс Христ ямар гарал үүсэлтэй вэ гэдгийг тэр мэдчихсэн байна. Есүс Христийг Давидын хүү мөн гэдгийг мэдэх явдал нь үндэ тэр тухайн үед хүн болгоны мэддэг зүйл биш байсан. Учир нь энийг раби буюу багш нар эсвэл хуулийн багш нар энийг мэдэх боломжтой байсан. Зөвхөн яг л бичээсийг өдөр шөнөгүй судалж мэдэж Бурхны үгийн дагуу амьдрэх хүмүүс иш үзүүлгийн дагуу болсон үйл явдлуудыг эргэж дүгнэн цэгнээд нэгсэндээ баг шинжлэх ухааны ажил хийж штэ. Судалгааны ажил хийсний дараа Есүс Давидын хүү байх магадaltaй байна гэж хэлэх боломжтой байсан. Гэтэл үндэ энэ хоёр хараагүй хүн Есүсийг Давидын хүү Есүсээ гэж дуудсан байна.
Энэ нь Библиэлд Шинэ гэрээний баяр мэдээний эхний 4 номдор бичсэн хамгийн анхны тохиолдол юм аа гэсэн. Энийг хин нэгэн багш, Библийн багш эсвэл хууль тухайн үеийн хуулийн заагч нараас хэлээгүй Есүсийг Давидын хүү гэж. Харин хоёр хараагүй хүн Есүсийг Давидын хүү юм аа гэж хэлсэн байна. Давидын хүү гэж дуудах шалтгаан тэдэнд юу хэлсэн бол? Магадгүй Есүс Христийг олон хүнийг эдгэж гайхамшиг үлдэж байгааг тэд сонссон байх тийм үү? Энд Есүс Христ яг энэ саяны 9-р бүлгээс өмнөх бүлгүүдэд Есүс Христ гайхамшиг үлдсэн тухай өгүүлсэн баг. Өвчтөн хүмүүсийг эдгээсэн. Энэ түүхүүдийг сонссон байх. Олон хүмүүс хурж ирээд тэнд Есүс гэдэг хүн өвчтөн хүнийг эдгэж байна. Гайхамшигыг бүтээж ингэ сонссон баг. Гэхдээ өвчтөн хүнийг эдгэж гайхамшигыг бүтээж байна гэдгийг сонссон гэдэг маань энэ Давидын хүү байх ёстой гэдэг заавал хэрэг албатай байгаагүй. Харин энэ хоёр хүн Есүсийг Давидын хүү юм а гэж дуудаж байгаа нь иш үзүүлэгч нараар зөвнсөн иш үзүүлгийн үгийн биелэл ирж байна гэдгийг тэдэнд тунхагласан юм а. Амен. Давидын удмаас аврагч ирэх болно гэсэн иш үзүүлгийн үгийг энэ хоёр яг тэр мөчд олон түмний өмнө тунхагсан байна. Тийм учраас тэр Давидын хүү Есүс ээ биднийг өршөөгөөч гэж түүний өмнө ирсэн байна. Баяр мэдээний эхний 4 номдор Матай номдор нь хамгийн олон удаа буюу 10 орчим удаа Давидын хүү гэж бичигдсэн байдаг. Есүсийг дуудсан байдаг. Бусад номдор Марк, Лук 2 дээр нийлээд нэг 7 удаа гарсан байдаг. Иохан номдор яг Давидын хүү гэсэн яг тодорхойгоор хэлэгдсэн зүйл гардаггүй. Энэ хоёр хүн хэдийгээр хараагүй боловч сайн мэдээлэлтэй байсан болов. Эсвэл бичээсийг сайн судалсан болов. Гуйлг гуйж явахдаа өөр хийх юм байхгүй. Бичээсийн тухай хүмүүсээр яриулдаг байсан юм болов. Эсвэл хин нэгэн сайхан сэтгэлдээ раби буюу багш хурж ирээд хуучин гэрээг тэр хоёр заадаг байсан юм болов. Тэгээ юутай ч гэсэн ямар ч юм тэр хоёрын амьдрал болж тохиолдсон бай. Нэгдэх үнэн зүйл бол тэр хоёр хараагүй байсан. Хоёр дахь үнэн зүйл бол тэр хоёр Есүсийг Давидын удмаас төрсөн аврагч юм а гэдэгт мэдчихсэн юм а. Эндээс бид нар юу сурах вэ? Би энэ бүхнийг хэлж байгаа нэг шалтгаан л байна. Хэрв та Есүс Христийг хинбэ гэдгийг мэдэж байгаа бол таны амьдралыг өөрчлөх хангалттай итгэл таны дотор бий болох болно гэсэн. Бүгд хажууд байгаа наастай хэлэхгүй. Танд хангалттай итгэл бий болно гэж хэлдэг. Бурхныг хинбэ гэдгийг мэдэх үед бидний зүрх сэтгэлд бидний амьдралыг өөрчлөх хангалттай итгэл бий болдог гэсэн. Хэрвээ та Бурхныг хинбэ гэдгийг мэдэхгүй бол та хараатайч байсан, хараагүйч байсан, та эрүүлж байсан, өвчтөөч байсан, та боловсралтайч байсан, боловсралгүйч байсан, таны амьдралд өөрчлөхгүй. Учир нь энэ хоёр хүн Есүсийн өмнө хурж ирж залбирахдаа хамгийн ихний тэрний зүрхнээс гарсан үг бол итгэлийн тодорхойлсон үг бол та бол Давидын удмаас төрөгч аврагч мөн. Та бол Давидын хүн Есүс юм а гэсэн. Яг үндэ Давидаас Есүсийг төрөх үеийн хүртэл 14 үе өнгөрсөн байгаа. Тэгэхэд энэ 14 үеийн туршид тэд нар чинь маш олон зүйлсэн. Бабилоны боолчл зөндөө зүйлийг туулсан. Тэр учраас энэ хоёр хараагүй хүн Давидын үеэс, Давид хааны үеэс Есүсийг яг төрсөн энэ үеийг хүртэл бүхэл бүтэн 14 үеийг судалж мэднэ гэдэг бол энэ хоёрт маш хэцүү боломжгүй зүйл байсан. Гэхдээ үнэндээ энэ хоёрын зүрх сэтгэлд энийг гайхамшигыг хийж байгаа. Энэ хүн бол Давидын удмаас төрсэн аврагч байх болно гэдэгт тэр хоёр 100% итгэсэн байна. Тэр хоёр хараагүй. Тэр хоёр харсан зүйлдээ итгээгүй. Тэр хоёр сонссон зүйлээ тэдний өвгдээс бичих зүйлдээс бичээсийн нөө тэр итгэлээр хүлээж авсан байна. Хараатай байх, итгэлтэй байх хоёрын хооронд ялгаа байна. Харах боловч итгэлгүй байж болно. Харин харахгүй байсан ч итгэлтэй байж болдог гэдгийг энэ хоёр хүн бидэнд зааж байна гэсэн. Тиймээс итгэл нь та хэр сайн харж байна гэдгээс үл хамаарч харин энэ нь бидний зүрхэнд хэнд юунд найдсан итгэл байгаагаас шалтгаалдаг гэдгийг бид зааж байна. Бурхны үгэнд найдсан итгэл бидний энэ бодит нүднээс харж байгаа энэ хараанаас нь илүү хүчтэй бөгөөд бидний амьдралыг өөрчлөх чадaltaй гэдгийг энэ хоёр хүний амьдралаас бид сурч байна гэсэн. Нэгдүгээрт нь энэ хоёр хүн Давидын хүү Давидын удмаас төрсэн аврагч бол Есүс мөн гэж итгэж байсан. Өнөөдөр таны дотор ямар итгэл байгаа вэ?
Хоёр дахь зүйл нь бид нар энэ түүхээс юу сурах вэ гэхээр энэ хоёр хүн боломжгүй зүйлийг гуйсан. Боломжгүй зүйлийг. За энэ хараагүй хоёр маань боломжгүй зүйлийг гуйсан гэдгийг яагаад хэлж байна гэхээр би Иохан номын 9:32-аас танарт уншиж. Иохан номын 9:32 дээр ингэж хэлсэн байна. Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээсний хинч сонсоогүй гэсэн мэт. Тэр хуучин гэрээний үед ч гэсэн тухайн үед олон иш үзүүлэгч байсан боловч тэнд олон бурхан бас өөрийн гайхамшигыг өөрийн иш үзүүлэгчээр дамжуулан хийжсэн ч төрөлхийн сохор хүнийг хараа оруулж исэн түүх байхгүйсэн байна. Мэдээж хуучин гэрээн дээр нэг юм түүх байна. Хараагүй хүн хараа орсон. Энэ нь болохоор Хаадын дэд номын 6:18-аас 20 дээр төр зүрийн хугацаанд хэсэг хүмүүсийг хараагүй болгоод тэгээд буцаагаад залбирсны эц тэр хүмүүс хараа орж исэн түүх байдаг байна. Хаадын дэдийн 6:18-аас 20 дээр. Харин төрөлхийн хүнийх тухай ерөөсөй байхгүйсэн. Яагаад энэ хоёр хараагүй хүн Есүсээс бит хоёрыг хараатай болгож өгөөч гэж гуйсан юм бэ? Нэгдүгээрт энэ хоёрын дотор зүрх сэтгэлд энэ бол Давидын удмаас төрсэн аврагч юм а гэсэн итгэл байсан гэж бүгдээр үздсэн байна. Тэгвэл тэр аврагч юу хийхийг Исаи номонд бичсэн байсан байна. Исаи номонд юу гэж хэлсэгээр миний дээр эзний сүнс сонисны тослогоо байна гэсэн. Тэгээ би хоригсдыг чөлөөлж би сохрыг хараа оруулж доглон хөлтөө болгоно гэсэн байдаг. Энэ иш үзүүлгийн үгийг энэ хоёр хүн зүрх сэтгэлдээ тайлсан байсан. Тиймээс аногтм итгэл бол урд нь юу болж байснаас үл хамаарсан агуу хүч гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Итгэл бол агуу хүч. Таны дотор байгаа итгэл хүчтэй. Бүгд дэрэгд байгаа найз дэлэхгүй. Таны дотор байгаа итгэл хүчтэй шүү. Есүстэй нүүр тулан уулзсан энэ хоёр хараагүй хүн. Үнэн дээр Есүс юу хийснийг хараагүйч харин юу хийж байгааг сонссон. Юу хийж байгааг сонсохдоо эцэг өвгдөөс нь тэрэнд заагдж ирсэн, хэлэгж ирсэн бичээсүүдийн дагуу магадгүй тэр хоёрыг сонссон баг. Ингээд урд нь юуч хизээж болж байгаагүй тэр юр бусын гайхамшигыг Есүсээс гуйхтаа тэр боломжгүй зүйлийг тэр Есүсээс гуйхтаа тэр Есүст итгэж байсан. Итгэл боломжгүй гуйдаг. Хэрэв танд итгэл байгаа бол өнөөдөр өөрийнхөө амьдралд байгаа боломжгүй зүйлсийн төлөө Бурханаас гуйгаарай. Таны нүдний өмнө боломжгүй байж болно. Хүмүүс тань руу хуруугаж хэлээ чи чадахгүй гэж хэлж болно. Харин Бурханд итгэжтэд бүх зүйл боломжтой юм аа. Халелуя. Тэгэд Матай номон дээр ингэж хэлсэн байна. Есүс. Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу гэж хэлсэн баг. Итгэж байна уу гэсэн. If you believe гэж хэлсэн баг. Бүгд хамт хэлнэ 1 2 3. If you believe. За бүгд англи хичээлд орлоо шүү. 1 2 3. If you believe. Дахиад жоохон чанга хэлээ 1 2 3. Хэрвээ чи итгэж байгаа бол гэсэн байна. Есүс Христ энэ хараагүй хоёр хүн түүнийг Давидын хүн мэнэ гэж дуудах үед зочирч гайхаад энэ хоёр яагаад энэ хинч мэдээгүй мэдчлээ тэр гэж болоог. Тэр Есүс дуудагдах нэрлэгдэх ёстой нэрээр нэрлэгдсэн байгаа. Тэгээд тэр хоёр дээр очсон. Тэр хоёр хана юу хүсэж байгааг тэр хоёр хараатай болгож өгөөч. Урд өмнө хизээш Израиль болж байгаагүй. Тэр гайхамшиг тэр гуйсан. Хизээш төрөлхийн сохор хүмүүс хараа орж байгаагүй харин тэр хоёр гуйсан. Хараатай болгож өгөөч гэсэн байна. Энэ үед Есүс Христ та хоёр итгэж байна уу гэсэн байна. Хэрвээ итгэж байгаа бол болно гэсэн. Өнөөдөр их эзэн үргэлж энэ үгийг бидэнд хэлдэг. Бид нар маш олон зүйл дээр хурж яад эзэн минь чадахгүй байна, эзэн минь болохгүй байна, эзэн минь туслаач, эзэн минь яах вэ гэж асуудаг. Харин Бурхан үргэлж нэг л асуултыг танаас асуудаг. If you believe. Хэрвээ чи итгэж байгаа бол. Амен. Хэрвээ та итгэж байгаа бол танд бүх зүйл боломжтой юм аа. Их сонирхолтой энэ хоёр хүн Давидын хүн минь биднийг өршөө гэж хэлсэн. Инрээч гэж хэлсэн байна. Монгол Библиэр инрээч гэж хэлсэн байна. Давидын хүн минь биднийг инрээч гэсэн. Инрээч гэсэн үг яг өршөөгөөч гэсэн одоо яг адилхан утгатай үг. Хэрэглэгдсэн байна. Тухайн яг еврей хэлэнд яг адилхан утгатай зүйл. Инрэх, өршөөх. Яг энэ өршөөх гэсэн утга нь яг юуны тухай шиг маш их бэрхшээл зовлон дотор байгаа хүмүүс энэ бүхнээс салгахын тулд өршөөлийг хинэгнээс гуйж байгаа зүйл. Дуулал номон дээр Давид хаан олон удаа яг энэ өршөө гэдэг үгийг хэлсэн байна Бурхан дандаж. Дуулал номын 4:1 дээр юу хэлсэн бэ гэхээр миний зөв шударгын Бурхан
Намайг дуудахад хариулаач. Намайг зовход та намайг амраасан билээ. Намайг өршөөн залбирлыг минь сонсооч гэсэн. Мөн дуулал номын 6-гийн 2 дээр ингэж хэлсэн. Би сул дорой учир эзэн намайг өршөөгөөч гэсэн. Миний яс янгиндаг учир эзэн намайг идгээ гэж. Миний сэтгэлж ихэд шаналж байна. Харин эзэн та хэр удах вэ? Намайг өршөөгөөч гэсэн. Давид хаан Бурхны өмнө хурж ирээд бүхий зүрх сэтгэлээрээ өөрийгөө даруусгаад Бурхан минь намайг өршөөгөөч. Таны өршөөл инрэл надад хэрэгтэй мэ гэж хэлж чадсан. Бурханыг бүтээгч гэдгийг, аврагч гэдгийг мэдж өөрсдийгөө түүний өмнө жинхэнэ даруй болгогчдын залбирал нь Бурханы өршөөлийг хайдаг гэсэн. Өршөөлийн тухай ярих үед бид нэр зовлон бэрхшээлийн тухай их боддог. Эсвэл өвдөлтийн тухай боддог. Маш их өвдөж байгаа хүмүүс, эсвэл маш их зовлон дотор байгаа хүмүүс. Бас өөр талаас нь бүгд харцгаая. Бидний өөрсдийн зан чанар бидэнд өршөөл хэрэгтэйг сануулдаг. Бидний хуурамч байдал, бидний худалч байдал, бидний үнэнч биш байдал. Үнэндээ бидэнд ямар их өршөөл хэрэгтэй. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс биднийг уучлаалаадаг, бид нар давраалаадаг, уучлаалаадаг, давраалаадаг. Нэг хийсэн юм а дахин хийгээйлээдэг. Тэгэл хүмүүсээс очихоор уучлаарай л гэдэг нөгөө хүмүүс нь уучлаалаадаг. Үнэндээ хизээ үл төгсөх нь бүү мэд. Тэр их худал хуурмгийн дотор бид нар амьдраад тэгээ бид нар бие бинийгээс чи уучлаач л та, чи өршөөч ч гэж хэлдэг. Харин их эзэн үнэндээ биднийг уучлах үед тэр биднийг бүрмөсөн уучладаг. Түүний уучлал нь ер бусын. Амен. Тэр биднийг уучлах үед тэр дахиж хизээж бидний гим нүглийг сөхтгөө маа. Яг тэр Бурханаас энэ хоёр хараагүй хүмүүс гуйсан байна. Биднийг өршөөгөөч. Бидэнд цоошин амьдралыг өгөөч. Бид нар хуучин өнгөрсөн амьдралаа мартахыг хүсэж. Бид нар хараагүй явж ирсэн үеийн энэ бүх гашуун дурсамжийг бид нар өнгөрөөмөр. Магадгүй хараагүй байдлаас олж ямар олон удаа худлаа ярьсан, хуурж мэхэлсэн бүүмэд. Тэр хоёрын амьдралыг юу зовоож исэн. Тэр бүх зовоож исэн бүхнийгээ давж гарахын тулд бид нар хүний арга ухаанаар хичнээн олон удаа тэмцсэн байна. Хэвийн хүн шиг байх гэж, бусдын адил амьдрах гэж бид нар өөрсдийн хүч чадлаа барсан, тэмцсэн, хуурж мэхэлсэн бүх юмаа эзний өмнө авчираад одоо өршөөгөөч. Бурхан минь өршөөгөөч. Худал хуурмаг бүхнээс салгаж өгөөч. Таал чөлөөлж та идгэж чадна гэсэн цорын ганц итгэл найдварыг тээж. Учир нь та Давидын удмаас гарч ирсэн тэр аврагч мөн гэсэн итгэлээр. Учир нь Исая иш үзүүлэгчээр хэлсэн Бурханы сүнсийг тээгч нэг нь та мөн гэсэн итгэлээр тэд эзний өмнө хурж ирээд намайг өршөөгөөч гэж залбирсан юм. Энэ бол Бурханы өмнө өөрийн сул доройгоо ухамсарлсан хүний чин сэтгэлийн залбирал. Хэдийгээр Давид хаан байсан ч тэр Бурханы өмнө өөрийгөө сул дорой гэдгээ мэдэрч түүний өмнө уучлалыг ирэн залбирч ирсэн мянган тохиол байна. Өнөөдөр та бид нар өөрийн хийж бүтээж байгаа зүйлээрээ өөрийгөө тодорхойлж бусдаас илүү эсвэл бусдаас сул дорой гэж бодож гинүү. Бурханы өмнө өөрийгөө даруй болгоорой. Бид нэр сул дорой хүмүүс. Тэмч учраас Ром номонд Паул хэлчихлээ. Би өөрийгөө ойлгодог юм аа. Би өөрийн бодож хүсэж байгаа сайныг хийдгүү, би өөрийн хүссээгүй мог үйлдээд байх юм аа гэсэн. Өнөөдөр арх ууж согтуурж байгаа хүмүүс эсвэл янз бүрийн буруу зүйл хийж байгаа хүмүүс төр очиод та энийг яагаад хийсэн бэ гэхээр уулын чинь буруу юм байгаа юм л да. Оол хиймээргүй л байгаа юм л да. Тэгэл ингээ хийчээд байх юм гэж хэлдэг. Тэрний нэг ч хүн минийс мэдж байгаагаар нэг ч хүн миний мөрөөдөл бол архичин болох. Миний амьдрал алсын хараа болохоор энэ өвгөнтийн үндий. Та сонссноо? Миний ер нь ирээдүйн зорилго бол эхнээс нь хүүхдийн хорих, дараа нь хүүхдийн колон, тэгээд дараа нь хорих. Тэгээд би дараа нь тийм болно. Хинч тийм мөрөөдөл байдаг. Хэн нэгэн залуу бүсгүйгээс эсвэл залуу хархуугээс таны гэр бүлийн талаарх мөрөөдөл юу вэ гэж асууд юу гэж хэлнэ гэж. Би өөрийнхөө мөрөөдлийн эмгтээтэй эсвэл эрэгтэйтэйгээ гэрүүлж болж бид нар олон сайхан үр хөвгтэй болж амар сайхандаа жаргана л гэж хэлнэ. Тэдний бас нэг ийм хүн гарахгүй л
Би ер нь амьдралынхаа туршид ер нь 15 хүнтэй салж нийлье гэж бодож байгаа. Нийт 15 хүн дотроос нэрсээ 30 хүүхэдтэй болъё гэж бодож байгаа. Ийм мөрөөдөлтөй хүнийг та сонсч ирсэн үү? Толгойн хит их хэрэгэд янз бүрийн гадны нөлөөнөөс шалтгаалаад толгойн нэрчсэн хүмүүс ийм хүм ярьж магадгүй л. Гэхдээ миний мэдхий. Миний уулзаж үзсэн, өнгөрсөн жилүүдийн турш уулзаж ярьж үзсэн залуучууд дотроос нэг нь ч ийм зүйл ярьж байгаагүй. Хинч би анхныхаа хайртаасаа бол сална. Хоёр дахьтаа нуу суугаа тэр бол мөнгөтэй хүүхэн байж магадгүй. Мөнгнөөс нь талын аавна. Гурав дахь нь бол би сонсоог. Та хүүхдүүдийн тухай юу мөрөөдж байна гэхээр би бол хүүхдүүдээ бол эхний хүүхдүүдээ ер нь өнчрүүлэх гэж байгаа. Та сонссон уу? Бидний химмаач энэ бүхнийг хүсээгүй байхгүй. Химмаач гэр бүлээ салгая гэж мөрөөдөггүй. Химмаач өөрийнхөө үр хүүхдүүдийг өнчрүүлчих юмсан, хагацуулах юмсан гэж бодоагүй. Гэхдээ Ром номд өгүүлсний дагуу Паул хэлчийн хэлсний дагуу бид нар мэдж байгаа сайныгаа хийхгүй. Өөрсдийн хүссэн сайныг үйл үлдэж хүсээгүй муу зүйлээ хийгээд байдаг нь бид ямар сул дорой вэ? Тийм учраас бидэнд бурхан хэрэгтэй. Тийм учраас эзний Иесус бидэнтэй хамт байж биднийг өөрчилж, биднийг шинээр харж, шинээр амьдрах энэ боломжийг бидэнд өгдөг юм шиг. Энэ хоёр хараагүй хүн Есүсээс боломжгүй зүйлийг гуйсан. Өнөөдөр энд ирсэн хүмүүсээ итгэгч нараа Бурханыг таньж мэдхийг хүсэж байгаа хүн. Та нар Бурханаас өөрийнхөө амьдрал боломжгүй мэт санагдж байгаа зүйлсийг залбираарай. Магадгүй та нарын зарим чинь үргэлжлүүлээд гэр бүлийн амьдралыг үргэлжлүүлэх гэтэл боломжгүй мэт санагдж болох юм. Та нарын зарим чинь өөрийнхөө үр хүүхдтэй харилцаа чинь бүр нурж унсан дахин сэргэх боломжгүй мэт санагдж болох юм. Бурханаас гуйгаарай. Боломжгүй мэт харагдах боловч тэрвээ таны дотор итгэл байгаа бас Бурханд бүх зүйл боломжтой юм. Бүгд хажууд байгаа нэс тэлэхгүй. Бурханд бүх зүйл боломжтой. Түүнд итгэжтэд бүх зүйл боломжтой. Гурав дахь зүйл. Нэг дахь зүйл нь тэд Бурханы Есүсийг хинбэ гэдгийг мэдчихсэн. Тэрний амьдрал гэсэн гайхамшигын суур байсан. Хоёр дахь зүйл нь тэд нар боломжгүй зүйлийг гуйсан. Тэд нар ингээ Давидын хүү Есүсээ яасан ор хорондоо болгож өгөөч гэж хэлэв. Тэд нар хараатай болмоор байна гэсэн. Боломжгүй зүйл. Хизээ сонсож байгааг урд нь харин энийг тэр хүлээж авах хүссэн байна. Гурав дахь зүйл нь тэд нар боломжийг алдаагүй юм гэсэн. Итгэл боломжийг үл алддаг юм гэсэн. Боломж гэдвэл нэг л удаа ирдэг зүйл. Дараа нь ирнэ гэхдээ хизээ ирэх юм бүү мэд. Та нар нэг юм ток гэдэг тоглоом мэдэх. Ток хинбэ гэсэн чинь уулнаас ирсэн урахад илдэж чана байна. За Америкт болохоор энэ нэг өөр хувилбар нь юу гэхээр нэг удаа нэг хоёр хүн тоглож ирсэн. Тэгсэн чинь нок гэлтгсэн юм л д. Ток за бүгд ток гэжтэй. Ток бүгд хамт хэлнэг гэрнгураа. Дахиад хэлнэг гэрнгураа. За хоёр удаа хэлсэн мэт тий. Ток гэсэн чинь дотроос нь хаалганы занаас хинбэ гэсэн юм. Тэгсэн чинь хаалганы гадна цогт хаалгад огсон. Боломж байна гэсэн баг. Тэгсэн чинь хаалганы дотроос юу гэж хэлсэн гэхээр боломж байх ёсгүй дээ гэнэ. Тэгсэн нөгөөс нь яагаад гэсэн чинь боломж нэг л тогшдог юм а гэсэн юм. Яг нөгөөт ток гэсэн баггүй юу? Боломж нэг л ток гинэ. Боломж гэдэг англи үг opportunity гэсэн үг гэдэг. Opportunity. Боломж гэсэн энэ англи үг opportunity гэдэг үг латин opporto гэдэг үгнээс үүсэлтэй гэж бас зарим хүмүүс үздэг юм байна. Opporto. Энэ өгөр олон зууны өмнө усан онгоцоо зогсоолт тавихын тулд энэ үгийг хэрэглэдэг байсан. Тэгэд тэд нар юу хүлээдэг байсан гэхээр төрлөг хүлээдэг байсан. Далайн төрлөг. Ягаад тэгэхээр тухайн үед мотор зотор янз бүрийн байдаг байсан учраас тэд нар яг усан далайн төрлөг яг далайн эргэлүү ингээд хаялах үед усан онгоцоод байдгаар нь сул тавьж тэр төрлөгээр түлхэгдэн зогсоолд очиж зогсох. Яг энэ аргыг хэрэглэдэг байсан юм. Хэрвээ та нэг төрлөгийг алдах юм бол дараагийн төрлөгийг хүлээнэ л гэсэн. Та хэдэн сарын туршид далаа дээр аялжаад яг гэрийнхэн гадаа хурж ирчээд одоо усан онгоцоо зогсоол тавих гээд байдаг. Харагдаал л ингээл
Зогсоол тавилаа. Тэгэл гэртээ ороод сайхан амармаар байдаг. Нэг төрлийг алдсан. Дараагийн төрлийг хийцээ хүлээх. Ирэх болов. Тэгмч бас боломж гэдэг нь хүний амьдралд өгөгдөг маш чухал, маш үнцэнтэй зүйл. Хүний амьдралд эргэж ирдэггүй дөрвөн зүйл байдаг. Нэгдүгээр хэлсэн үг хязгаарч эргэж ирэхгүй. Тэ? Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно гэж монголчууд ярьдаг. Бид нэр хэн нэг үнийг тарааж дормжлцаад дараа нь очиж уучлахгүйж тэрийг эвдрүүлэхийн тулд бид нэр яах ёстой? Бид нэр өөргөө доош нь оруулахыг тул. Тэрнээс би яг хөтэ үннийг хэлсэн штэ чамд үннийг ч хэлсэн байхгүй зүгээр ингээд айтайхан байгаад чи гэж хэлэхгүй. Яг үннийг хэлсэн гэж та өөрөө бодож байгаа гэсэн та хүний зүрхэнд зоогдох үгсийг хэлнэ гэдэг бол маш аюултай. Тэгмээс бас бид нар юу ч хэлдэг лээ? Биеийн шарах андаг, сэтгэлийн шарах дан. Тэгээ тэр мэрийг бас гоё уншаад байгаа штэ. Тэгээс юу хэлэх вэ гэдэг бодож явах хэрэгтэй. Энэ эргэж та энэ төр цаг мөчийг ухраах. Хоёрдугаар харавсан сум буцааж болдгоо гэдэг. Та сум тавьсан бол тавингдоо одоо Spider-Man ч юм уу Superman бол бариад авах л да. Гэхдээ энэ бол үлгэр тийм үү? Энэ тавьсан бол та эргүүлж буцааж болохгүй. Гуравдугаар өнгөрсөн цаг хугацааг буцаах боломжгүй маа. Нэгэд өнгөрсөн бол өнгөрсөн өчигдөр. Та өчигдрийг өнөөдөр шинээр бий болгож болохгүй гэсэн. Өчигдөр өнөөдөр шинэ өдөр шинийг бий болгоно гэсэн. Дөрөвдүгээрт нь алдсан боломжийг буцаах боломжгүй. Боломж ирж болно дахиад таны амьдралд би ирээсэ гэж хүсэж байгаа. Би амьдралдаа олон боломжийг бас алдчихсан. Та нарын дунд ч гэсэн боломжийг алдчихсан байх болов уу гэж би бас бодож байна. Найдаж байгаа биш гэж бодож байна. Монголчууд их сонирхолтой залхуугаа хөрөхээр маргааш гэдэг нэрлэхээр дараа уулыг гэдэг. Айл хүн орж ирэнгүүт хоол идэ яваач гэ. Дараа уулыг. Энэ хоол дараа байж гэнэ гэж яаж бодоод байгаа. Хүн хурж ирээд гэрт нь ороод гарахаар за нэг ийм илүү юм баг чи аваа яваа. Дараа аваа. Тэгээд энийг тэр таныг хүлээгээд байж гэнэ гэж та яаж мэдээд. Бид нэрлэхээр дараа уулыг гэж хэлдэг. Бид нар залхуурахаараа өөр маргааш уулыг гэж ярьдаг. Маргааш уулыг. Үнэн дээр маргааш та байх үгүйгээ мэдэхгүй шүү дээ. Библиэлд хэлэгдсэн үг байна. Библиэлд эзэн маш тодорхой хэлсэн. 1:8 хот газар очиод олон сайхан худалдаа 8 хийж тэгээд өөрөө сайхан баян болно доо гэж бодсон баг. Гэтэл эзэн юу гэж хэлсэн бэлээ? Хей тэний хүн минь. Өнөө шин би чиний амин сүнсийг авахыг чи мэдэж гэнэ үү гэсэн. Энэгээрээ бурхан биднийг сүрдүүлэх гээв. Бурхан биднийг өгөхөр өгөгдөж байгаа өдөр бүхэн чинь боломж гэдгийг бүү мартаарай гэсэн. Бүгд хажууд байгаагаас таанч хэлэхгүй. Өнөөдрийн боломжийг бүү алдаарай. Энэ хоёр хараагүй хүн. Тэдэнд өгөгдсөн боломжийг алдахгүй байхыг шийдсэн. Тэр хоёр хүн Давидын хүү Есүсээ биднийг хараатай болгож өгөөч. Гэхдээ заавал одоо модоо гэдэг юм байхгүй. Өөрийнхөө боломжтой цагаараа гэж хэлээг. Тэр хоёр айл руу орсныхан дараа гэж байгаа шүү дээ. Шууд барьж айл руу орсныхан дараа шууд тэр цаг хугацааг ямар их үнцэнтэйгээр тэд нар үнэлсэнийг. Тэгээс тиймээс энэ хүмүүс хинээс ч үл хамааран хинээс ч үл хайж Есүс рүү ойртог хашгирсан байна. Хүмүүс юугээ бодчихвол хүмүүс юу гэж үзэхвэл яах вэ гэж юусаа бодог. Итгэл боломжийг үл алддаг. Хэрвээ танд итгэл байгаа бол тэр нь яг одоо гэж таны дотор хашгирч байдаг. Бидний нэрлэхүү зан, бидний эргэлзээ итгэлд үрж юу шилдэхээр за яг дараа болов үсттэй. За тэгж яагаад болно доо. Би өнгөрсөн 7 хоногийн сургаал дээр ярьжсэн тэр жишээг би танд дахин ярмаар байна. Манай найзын хүүгийнх нь найз нь сүмд дараа нь явнаа. Нэг л өдөр би сүмд чинь хурж ирнэ гэж хэлсэн баг. Цуглаан Есүсийн хүмүүс гоё хүмүүс байдаг. Би нэг л өдөр сүмд чинь очино гэсэн. Харин гэтэл тэгж хийснээсээ удалгүй автомашины ослоор тэр хүүхдийн хорог орхисон. Энэ бол амьдралын бодит байдал. Өнөөдөр танд бүгж байгаа боломжоос зуурч өнөөдөр хайрлах ёстой хүнээ хайрлаж, уучлах ёстой хүнээ уучлж, өгөх ёстой зүйлээ бусдад өгж, өнөөдрийн боломжийг хамгийн сайнаар ашиглаарай. Бүгд хамт босцгоё.
итгэл таны юу харж байгаагаас биш. Итгэл таны дотор юу байгаагаас ширтгэ. Өнөөдөр бид нар маш олон янзын мэдээлэл сонссон мэдээлүүд нь бидний зүрх сэтгэлд оюун бодолд хуримтлагдаад тэндээс бидэнд янз бүрийн итгэл төрдөг байна. Тэгээд тэн дээр зөвхөн хүнд итгэхгүй байхыг сонгодог байгаа зарим маань. Зарим нь болохоор хүнд итгэхийг сонгож эхэлдэг байна. Харин өнөөдөр таны дотор юу байх ёстойг бид нэрж байна. Энэ бол Бурхны үг юм аа. Библи хэлэхдээ Ром номын 10 дугаар бүлгийн 17 дэлхтэй итгэл сонсох нь Христийн үгээс гэсэн юм. Хэрвээ таны дотор Бурхны үг байх юм бол та жинхэнэ итгэлийг мэдэх болно гэсэн. Энэ итгэлээр та боломжгүйг Бурханаас гуйж амьдралдаа ямар их өөрчлөлт, ялалт байгуулж болохыг та түүний дотор харах боломжтой гэсэн. Бидний энэ нүд бидний энэ бие махбодын нүд маань мууд нүдний араа өчтөр орой эхнэр бит хоёр яг унтгаас өмнө хоёлаа юм барьж байгаа. Нэг юм дээр санал нийлсэн байна. Хоёлаа юм дээр санал нийлсэн гэхээр хоёлаа ойрын харааны шил авъя да. Одоо цаг нь ирлээ дээ. Яг л одоо орой юм харахад хэцүү болчихсон. Ялангуяа жижигхэн шрифтээр бичсэн юмнуудыг ингээд юм өмнө ингээд тайлбар байдаг ш заавар маавар харахад хэцүү болчихсон. Тийм учраас хүүхдүүдэд дууддаг болсон. Айле энийг хардаа юу гэж наадчих чинь. Та нарын зарим чинь энийг туулаад явж байгаа хүмүүс баг тийм үү? Та нарын зарим чинь энэ тухай ямар ч төсөөлөхгүй баг. Би ямар ч төсөөлгүй байсан баг. Тэгсэн чинь тийм болд юм байна. Тэгэхээр одоо эхнэр өтөр нэг ярьж байгаа нэг газраас нэг ойрын харааны шил тааруулж авна да. Бидний энэ нүд модно. Багуугаар жилээс жил модно. Харин таны доторх мэлмээ үл муудах мэлмээ. Энэ үргэлж харж явах болно. Энэ үргэлж харж явах. Энэ үргэлж Есүсийг харж явах. Энэ үргэлж Бурхны үгнээс зураатай байх. Энэ доторх мэлмээгэр Есүсийг харсан харцаар та түүнээс гуйх бүрт та хүлээж авах болно. Тийм учраас ан нөхд минь ээ. Зүрхний мэлмээ зүрхнийх дотор барилах итгэлийг үл алдцгаая. Зарим зүйлс бидний харж энэ нүдэрээ харж явах үед бидний бодчоос өөр байдаг. Бид нар заримдаа энэ нүднээсээ болж бид нар Бурханд гомдолдог. Ягаад гэвэл бидний харж байгаа зүйл маань шударга биш учраас. Яагаад энэ хүн өвдөх ёстой гэж? Яагаад энэ хүн зовох ёстой гэж? Яагаад би ингэж өрөнд орох ёстой гэж? Яагаад гэж бид нар маш олон удаа асуудаг. Яагаад миний хөөцөлж байгааг бүтэхгүй байгаа? Тэгсэн мөртлөө энэ хүнийх бол болоод байгаа. Энэ хол хуурмаг хүнийх болоод байгаа мөртлөө зөв шударга минийх болохгүй байж тээ гэж бид нар хашгирдаг. Таны харж байгаа нүд таны амьдралд эргэлзээ айцыг үл итгэлийг авчрах сувг болж байгаа бол харин таны дотор байгаа нүд Бурхны үгээр дамжиж тань бүх зүйл боломжтой гэдгийг авчирна гэдэг бүр хэлцээр. Харж байгаа нөхцөл байдлаа бүгд учир нөхцөл байдал хуурамч. Нөхцөл хуурамч. Нэр та дэрэгд байгаа найз хэлдэ нөхцөл байдал хуурамч. Юу гэж вэ? Тийм адил санал хэлж байна. Нөхцөл байдал хуурамч. Өнөөдөр та бүх юмтай хүн шиг байж болно, маргааш бүх юмгүй хүн шиг байж болно. Энэ бол амьдрал. Өнөөдөр та өөрийгөө алдрын оргилд гарсан гэж төсөөлж болно. Маргааш та хинээч анхаарлыг татахгүй хинч биш нэгэн болж гудамжинд хэвчээж болно. Тэгмээс монголчууд үг хэлбэлээ эр хүн тугч барин тугалж хариулна гэдэг. Нөхцөл байдал хуурамч. Энийг өөрчил. Харин нөхцөл байдлыг өөрчилдөг агуу хүч энэ бол таны дотор байгаа итгэл юм аа. Энэ бол таны дотор байгаа. Таны дотор хүн. Та дотор хүнээр хүчтэй байх нь. Таны дотор хүн Бурхны үг нөлөөлөх юм бол та нүдэрээ харж байгаа бүхнийг өөрчилж өөрийнхөө ирээдүйн амьдралыг ямар агуу өөрчлөгдөхийг та гэрчин болж та өөрөө бас туулан гарч бусдад Бурхны сүр жихэн тунхаглах боломжтой гэсэн. Амен. Бүгд хамт залбирцгаая одоо. Бидний итгэл Бурхны үгэн дээр суурлагдаж Есүс Христийг Бурхны хүн мөн гэдэгтэр төвлөрөх юм бол бүх зүйл боломжтой гэдгийг бүү мартаарай. Бүгд хамт залбирцгаая. Халелуя Иесус эзэн. Халелуя эзэн. О рабба шиталаралара масандия. Халелуя эзэн минь. Эзэн минь бид үнэхээр таны дээр итгэлээ тавьж байна. Бурхан та орч ирсэн бүтээгч Есүс таны дээр бид өөрсдөө итгэлийг тавьж таны үгэн дээр бид өөрсдөө итгэлийг суйрлуулж та магтаалыг биднээс авсан. Халелуя Иесус.
Оо Есүс, таныг магтъя. Учир нь бид танд итгэж байна эзэн минь. Танд итгэсэн итгэлээрээ таныг алдаршуулъя эзэн минь. Энэ итгэлээрээ бид өөрсдөө амьдралдаа тунхаглая эзэн минь. Халелуя Есүс. Оо рабабашит Есүс. Үнэндээ эзэн Есүс яг одоо таны дэрэгд байгаад. Яг таны дэрэгд байгаад махан биеэр байгаад. Хүмүн би хэрхэн чамд туслах уу гэж асуух үед та юу хэлэх вэ? Зөв та дотроо бодоор та юу хэлэх вэ? Есүс яг таны дэрэг, яг энэ хараагүй хүмүүстэй нүүр тулан уулзсан адил Есүс таны дэрэгд байх үед та түүнээс цорын ганц энэ боломжийг юу гуйж, юуг асууж ашиглах бол 2 өрөө байна гэх болов 20 саяын хөрөнгө оруулалт гэж хэлэх болов бидний маш олон тохиолдолд бид нар Есүсийг тэнэг хол байгаа нэг бурхан мөнхийн усл байгаа. Нэг л өдөр би мөнхийн усд очивол Есүстэй хамт байх юм даа гэж бодож явдаг. Үндэ Библи Матай номын 28 дугаар бүлэг дээр Есүс юу гэж хэлсэн гэж энэ үеийн төгсгөл хүртэл би сүнсээрээ та нартай хамт байх болно гэсэн. Эзэн сүнсээрээ бидэнтэй хамт байх болно гэсэн. Иохан номонд өгүүлэхдээ бид түүнд итгэх үед тэр бидний өөрийн сүнсийг өгөх болно гэсэн. Эзний ариун сүнс бидэнтэй хамт байж энэ ариун сүнс бидний дэргэд Есүсийн оршихуугаар хамт байдаг гэсэн. Яг одоо Есүс таны дэргэд. If you believe гэж хэлвэл та юу гэж хэлэх вэ? Хэрвээ чи итгэж байгаа бол эзэн минь тийм ээ би итгэж байна. Та идгэж чадна гэж итгэж байна. Тийм ээ эзэн минь би итгэж байна. Та уучилдаг. Эзэн минь итгэж байна. Та боломжийг өгдөг гэдэгт итгэж. Халелуя. Эзэн минь би итгэж байна. Таны болцолгүй хайранд итгэж байна. Таны мөнхийн авралд итгэж байна эзэн минь. Таны ариун сүнсний тосолгоонд итгэж байна их эзэн минь. Тийм ээ бид итгэж байна. Эзэн минь бид Монголын ирээдүйнд л итгэж байна эзэн минь итгэж байна. Гэрэл гэгээтэй итгэл найдвараар дүүрэн амьдралыг харж байна итгэж байна эзэн. Эзэн минь үнэхээр итгэж байна бид. Халелуя. Иесус үнэхээр итгэж байна. Таны бидний гэр бүлийн төлөө бэлдсэн, бидний үр хүүхдийн төлөө бэлдсэн гэрэл ирээдүйн төлөө итгэж байна эзэн минь. Халелуя. Иесус би танд итгэж байна. Амен.